За юу яцхан миний царайлаг Улаанбаатарчууд тэгээд хөөрхт нэгэлд сууж байна. За тэгэхээр хэдүүлээ energy check-ийн хийх нэ. Юу вэ гэвэл ч тэ хэрвээ чи X-тэйгээ эсвэл одоо байгаа ингээд нөө урт хугацааны relationship дээр ямар ч асуудалгүй заяа хөөрхт нэгээд татвараа төлөөд нийгмийн даатгалаа төлөөд Улаанбаатар хотын шилдэг иргэн хийж байгаа бол ч тэ энэ бичлэг чамд хамаагүй гэсэн үг шүү заяа. Зя. Тэгээд хувийн урьдчиланы цагуудаа би оролцсон шууд миний ингээд нэг линклээ оронгуудаа цагаа аваад тэгээд надтай ингээд видео колл хийгээд амьдралхаа юу вэ гэдгээр ингээд нэг хувийн урьдчилан авч болж байна. Окей. За хамгийн ихэлт хэдүүлээ X. X-ийн талаар сонсоохоо юу вэ? Амьдралхаа хэр болж байгаа гэдгийг хэдүүл ингээд харцгаая заа. Дин. Амархан шүү. За хэрвээ ч штэ тэ X-с ямар нэгэн хариу хүлээх, бит өөр буцаж нийлэх гэдэг ч юм уу тэ бит өөр инх бах, тех бах гэдэг expectation буюу хүлээлт байгаа бол GG гэдэг үзрүүд ингээд нэг дараалал гарч ирж байгаа байхгүй юу. Үхлийн үзэр 6 гэлд, lowers үзэр доошоо. What? Шууд гарч ирж шээ. За хэдүүлээ одоо жоох ухаалаг ярьцгаая. Заримдаа бидний амьдрал нэг сохорсон биш завсан үйл явдлууд болдог тий. Тэр нь юу гэсэн үг вэ? Бид нэр одоо ямар нэгэн зүйл ингээд нэг дуусах, төгсөх хаалтын ажил хийгдэх дургу байдаг. Тэгээ бид нар өнгөрсөндөө хоригдчих гээд байдаг байхгүй юу? Термин л ястаа гэж мэйл тий. Сохорсон биш завсан юу гэсэн үг вэ? Та нэг бодож ирсэн нэг юм азар салсан юм да гэдэг ч юм уу тий. Тийм нэг үйл явдал болж ирсэн үү? Яг тэр шиг л ингээд үйл явдлаа байхгүй юу? Шууд утгаараа ингээд нэг танаа X2 ингээд энерги тий дуусчихжээ. Тэгээ ингээд бодож үзье л та. Бид нар ингээд найзуудаараа ингээд нэг хөвсгөл явах гал ингээд амар бэлтлээ гэж бодъё. Амар excited. Тэгэл хүн болго ингээд нэг өөртөөхөө ингээд нэг хуц унараа бэлдээл юмнуудаа бэлдээл. Тэгэл сансарын супермаркет орж нэг баахан пи бол яг явах гал ингээд байж ирсэн чинь зам хаагдаал GG боллоо. Тэгээ бөөндөө гинэцтэй. Тэсээс хэрвээ ингээд нэг зам нь хаагдаагүй байсан бол ингээд нэг хөвсгөлд амар үер болоо та хэдэ аялал бүр ингээд нэг fucked up ингээд нэг байх байсан ч юм билүү гэдэг ойлголт тахгүй юу. Би яагаад ингэж хэлж байгаа вэ л штэ тийм ингээд нэг тойрын энерги дээр ямар ч нэгт хөдөлгөөн алга. Хоёрт ингээд ямар ч буцаж нийлээ гэдэг бас нэг юм intention ч юм уу feelings энергиуд ерөөсөө байхгүй л айл та тэгээ шууд хаалга хаагчихжээ. Тэгээ надад ингээд яг шалтгаан гэдэг зүйлүүд ерөөсөө ингээд хөзөрнүүдэд харагдахгүй байхгүй юу яг бодож үзье заримдаа бидний амьдралд ингээд ямар ч ингээд шалтгаангүйгээр юмнууд ингээд дуусах үе байдаг те нэг сонин ш тэр ихтэй амар сонин мэт юм те. Тэгээ хүлээг нь наашдаг те. Тэгээ энийг би ингэж тайлбарлалтай ингээд бид нар заавал ингэж нэг шалтгаан байгаад одоо төгсгөлийн ажил төгсгөлийн хаалт ингээд байх зүйл шаардлагагүй гэж боддог байхгүй юу? Юу гэж вэ гэвэл ч тэ чи кино театрт ингээд байгаа кино үзэж байгаа. Тэгсэн чинь яг амар гоё эцэгтэй үе дээр кино дууссан. Гайхав нэстэ what the fuck. Төгсгөлийн ажиж. Үгүй энэ төгссөн шүү дээ киноч дууссан. Юу яриад байгаа амар гоё эцэгтэй. Үгүй дууссан гэж. Тэгээ чи ингээд нэг шарандаа ингэж нэг дууссан кино ингээд нэг төгсгөлийг ингээ хүлээх үү? Эсвэл кино театраас гараад өөр кино үзэх үү? Сонголт чиний гарт тахгүй юу? За тэр одоо X чи ингээд нэг бүхэл ингээ бодол мэдрэмжүүдийг хэдүүлээ харцгаая заа. Саяхан зүгээр ш дундын энержисээ юу болж юм бэ гэдгийг л харсан. Хоёрын зас. Yep.
X-ийн хувьд бол ингээд яг тоглоом бол ингээд нөгөө дууссан байгаа байхгүй 6 гэлд 10 ил хоёулаа дээшээ орж ирж байгаа. Тэгээ 10 аяг доошоо. Яг ингээд чамаас бол яалчгүй нөгөө урт хугацааны ирээдүй гэж байдаг да. Тэр бол ингээд харахаа болцсон байгаа даа байхгүй юу. Тэгээд боолын аяг доошоо, боолын саваа доошоо. I think бодож үзье. Яагаад хүн ер нь ямар тохиолдолд урт хугацааны ирээдүй харахаа болдог вэ? Хүн ер нь ямар тохиолдлуудад ер нь харилцааг орхиж явдаг вэ? Ер нь ямар нэгэн зүйл гинтийн том цохилтоор бол нэг дуустдаг юм. Жижигхэн зүйлүүд ингээ хоригдлогцаараа байгаад бүр ингээ том болдоо штэ. Тэгээд дуустдаг байхгүй юу? Хэрвээ та хоёрын ингээ нөгөө харилцаа яа ингээд жижиг асуудлуудыг дандаа ингэж нэг үл тоогоод ч юм уу те эсвэл ингээд та хоёр ингээд нэг тухайн үедээ дор нь шийдчих байсан юмнуудыг дандаа ингэж хойшлуулаад эсвэл ингээд нэг нь амар ажилдаа төвлөрөөд нөгөөх нь ингээд нэг харилцаа ингээд засч ирэнгүүт дандаа ингэж нэг сөргөөцөлтэй ингээд байсан бол те энэ нь ингээд эцсийн байдал дээр зүгээр л яг ингээд хоолон дээр тулаал тэгэл пүф гэж дуусчихдаг байхгүй юу? X-ийн хувьд болохоор ингээд нэг ямар ч үйлдэл бол гарч ирэхгүй. Тэгээд ямар ч ингээд одоо чамтай харилцаа холбогдох яах их гэдэг юмнууд бол ерөөхдөө бол энэ энержигээр бол байхгүй байна. Шууд утгаараа муу хийж байгаа байхгүй юу? Энэ тохиолдолд хэрвээ би чиний оронд байсан бол яг л амьдралаа л бодох байсан баг та. Юу гэдэг хамгийн ингээд хүний амьдралын хамгийн хэцүү сонголт яг үндэ хүний амьдралын хамгийн бүтээмж өндөртэй өгөөчтэй сонголт байдаг байхгүй. Хэрвээ чи ингээд нэг move on хийхээс ингээд нэг татгалзаад яг эндээ ингээд байнга ингээд суусан бол тэгээд одоо ингээд за яг move on хийгээд хүмүүстэй болцож эхлэх амьдралаа бодож эхлэх ингээд жоохон хэцүү санагдаж байгаа. Наач болохоор шүү дээ яг үндэ чиний амьдралын хийх хамгийн зөв сонголт байдаг байхгүй. Чи бодоод үзтээ чи зүгээр ингээд нэг гэртээ суугаад TikTok-ийн ингээд нэг инфлюенсер хүмүүсийн ингээд фитнес хийж байгаа бичлэгийг хараад чи бие хөгжүүлнэ гэж бодох уугүй үзтээ. Гарч жим хийнэ үзтээ. Би ч бүр амар үзтээ. Гэтэ чи үр дүнтэй байдаг те. Би чин болорсон ч гэсэн илүү сайжирдаг. Яг тэрүүн шиг ингээд нэг чи move on хийхийг хүсээд байдаг. Гэтэ ямар ч ингээд акшн ингээд байхгүй байвал чи яг эндээ бүр ингээд намган дотор ингээд илүү суух байхгүй юу? За зөвлөгөө авч өгье за. Гэхдээ яагаад ч мэдгүй гэхдээ ингээд нэг яг танай ордныхын энэ кейстэй нэг аим окей яваад байгаа санагдаад байна. Нэг миний хувьд л мэдрэгж байгаа болохоор нэг жишээ багш гэсэн шиг ингээд мэдэрч таадах юм. Ингээ боддоо ш би ингээ мочор ордныхныг яг салал маллан дээр л нэрээ үнэхээр нэрээ хамгийн нэг юм мужик гэж байдаг ордод байдаг шүү дээ. Тэр үед байх гэж бодсон шүү. Болов эцгийн таваад ажиллаа гэж. Арвэ япаша. Yep. Чи Google Maps-ыг дагаа явж илаа. Буруу локейшн руу очихлоо. Google Maps-ос өөдөөс ч уурлахгүй үстэй. Тэнийг юм ааш би чам хэлээд ах чиг шээс. Баруур гэж хэлээд ах. Тэнийг юм ааш. Google Maps өөдөөс ч уурлахгүй үстэй. Өө чи буруу локейшн руу оцсон уу? За зүгээр шүү дээ гэж. Би чам шинээр ингээ локейшн заагаад тэгээ. Гэдэг юм гарч ирж байгаа байхгүй юу? Энэ өрөө харж байна уу? Яг үндэ чиний мэдрэмжээ ингээд сонсч үзэх юм бол шүү дээ те чи одоо дараа чи ингээд харилцаа дараа чи ингээд нэг нөхцөл байдлыг бүрдүүлэхэд бүр чам түмэн потенциал ингээд байгаа. Одоо угаасаа яг өнгөрсөндөө зурлах цаг биш гэдгийг чи аль хэзээ мэдсэн л байгаа байхгүй юу? Яг бол чамд ингээд нэг 3 сав буюу expansion буюу тэлэлт гарч ирж байгаа. Бодож үзье. Бидний амьдралд хэсэг нэг гацдаг үе байдаг те. Нэг гацчаад нэг урагшаа нэг пижигнээ явдаг да. Яг тэр гацалтын үе чинь яг үндэ чамайг reroute буюу ингээд буцаж ингээд шинэ локейшноо олох ингээд амар том боломжийг олгосон байгаа байхгүй юу?
10% доошоо буюу одоо чи шинээр яг ямархуу ингээд нэг амар гоё амьдрал, ямархуу гоё харилцаа, ямархуу ингээд нэг нөхцөл байдлыг бүрдүүлэх вэ гэдэг амар том ухаан дээр ирсэн байгаа байхгүй. Миний хэлж ойлгож байна уу? Юу гэсэн үг вэ гэвэл шүү дээ те. Яг одоо ингээд нэг юм гацсан ч юм уу эсвэл иймэрхүү байгаа үе чинь яг үндэ хамгийн сайнны тохио. Энэ үед чи байж бол хамгийн ухаалаг шийдвэрүүдийг хийдэг байхгүй юу? Тиймээс өнгөрсөн дөрөв ингээд зурлахын оронд одооноос ахуулаад би яаж амьдралаа шинээр ингээд нэг барих вэ? Яаж урагшаа алхах вэ гэдэг талаараа ер нь амар сайн бодох хэрэгтэй байна гэдэг үзрүүд гарч ирлээ. Вау, энэ ихтэй бүр ямар амар straight answer ингээд байв. Окей. Вау. Амьдралаасаа хамгийн тусдаасан гэдэг нэг reading байл. За тэр яах. Урт хугацааны relationship байгаа хүмүүсийн reading харцгаа. За хэрвээ та хоёрын харилцаа штэ ямар ч падлигүй байвал энэ бичлэг чам зориулдаг шүү. За. За. Тэгээ хувийн уншлага авахаар бол угаасаа би нээлттэй цагаа бичсэн байгаа, окей. Надтай сайхан ингээд нэг видео кол хийгээл тий туснаас. Гэтэ би яг яг ч ингээд нэг 10 тохиол материал орноос 10 тохиолдол зөвхөн 2 нь л шүү дээ тий. Я хайраа асуудаг байхгүй юу. Үлдэгдэл 8 ажиллаа асуу надад гэсэн. Оо. Хэрвээ штэ тэ та хоёр нэг ингээд нэг silent treatments буюу нэг юм чимээгүй ингээд нэг байгаа бол за тэ одоо нэг юм ачаадгүй нэгэнтэй ингээд ярихгүй ингээд нэгнээсээ жоохон нэг хүндээ ингээд чимээгүй байдаг да. Тэгж байгаа бол ингээд та хоёр дээр яалтчгүй ингээд юм болгоныг тодорхой болгох акшнууд хэрэгтэй байгаад байна л да. Яаж вэ гэвэл штэ тэ хамгийн хүүхдлэг үйлдэл болохоор silent treatment байдаг байхгүй юу? Та хоёр хоорондоо хэрэлдлээ гэж бодъё. Угаасаа хүний амьдрал хэрүүл гардаг. За чи магадгүй ингээд нэг хостоо хэрэлдлээ гэж бодъё. Тэгээ бүр чи бүр ёо ямар тэнийг юм бэ гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэгээ энэ харьцгаа болъё. Наа чи яар хүүхдлэг үйлдэл واخгүй юу? Нөгөө чин дотроо одоо яах вэ бүр төв проблем донд ингээд байж байгаа шүү дээ. Магадгүй ингэвэл яаж вэ? Ёо чи ямар тэнийг гэтээ яг би өнөөдөр амар юм байна. Магадгүй би ингээд энэ мэдрэмжээ нүр тулаад ингээд учрыг олцоод тэгээ маргааш би чамлаа холбогдё. Эсвэл орой би чамлаа холбогдё. Энэ магадгүй байж бол хамгийн зөв үйлдэл байдаг байхгүй юу? Хэрэг нөгөө чинь ингээд нэг чамаа ингэж silent ингээд treatment ингээд байдаг бол яа дараачудаа ингээд нэг надаа эн чинь нэг таалагдахгүй байна. Зүгээр би чамаа ингээд ганцаараа байхыг чинь ингээд нөгөө хүндэлж байна. Би угаасаа ингээд нэг чам цагийн нөгөн. Гэтэ нөгөө талаас ингээд яах гэдэг мэддэхгүй ингээд байх нь надад таалагдахгүй байна гэж бас ингээд ярилцдаг юм уу? Тэгвэл бас арай дээр юм болох юм болоо. Тэгээ та хоёрын ингээд нэг харилцаан дээр одоогоор бол бүр нэг амар нэг юм хүнд энергиуд бол ерөөсөө алахгүй. Нэгт хоёрт болохоор ингээд нэг 6-гийн ил доошоо мажиш үзэр доошоо гарч ирж байгаа байхгүй. Энэгээр юу гэж ойлгох вэ гэвэл шүү дээ. Та хоёрын энергиуд донд нэг хүнд асуудал байхгүй гэж ярьсан шүү дээ. Гэхдээ давтагдаад байдаг нэг юм ядаргаатай үйл явдал байгаад байдаг байгаа байхгүй. Тийм бодоод үзэлтэй ингээд нэг бид нар ер нь дасантхан амьтад те. Let's say нэг токсик асууч хинэттэй шүү дээ. Битээр ингээд нэг оройн ингээд хэрэлдэхгүй бол ингээд нэг тэр оройн секс нэг жоо өөдөртэй санагдаад байдаг шээ. Тиймэрхүү ингээд нэг болцсон байдаг одоо нэг юм токсик юм шиг мөртлөө ингээд давтагдаад байдаг нэг паттернгод байгаа зү. Тэр чинь ингээд нэг дахиж давтагдах гэдэг байхгүй юу? Битээр одоо ингээд нэг хэрэлцтэй гэж тавтахад ингээд би нэг архи уух гад гарангуут ингээд манай авгаа намайг нэг хорд идэхээр би нэг хэрэлцтэй гэж.
Тэгээд нэг 4 дахьт нь хэрэлттэй. Тэгээд 5 дахьт нь чимээгүй байж 5 дахьт нь би найзуудаа цөм авангуудаа хагасанд би буцаж очтیں۔ Яг ийм сон давтагддаг ийм хүн ингээд нэг токсик маягийн паттерн та хоёр дээр байнга ингээд байдаг бол наадхаа ер нь нэг тийш нэг ингээд нэг хандуулах хэрэгтэй байхгүй юу? Яг бол одоо угаасаа бод гарыг ингээд буцчаа pre shadow гэж гарч ирж байгаа. Тэнгүүтээ та хоёрын байнгын давтаад байдаг. Тэгээд unfinished буюу дуусгаагүй одоо нөхцөл байдал үйл явдлууд яг одоо жихнээс амар хийх гардаг байхгүй юу? Өмнө ингээд засчаад зүгээр юм байгаа шүү дээ. За тэр яг одоо нөгөө хүний чинь талаар хугацааны мэдрэмж болон бодлыг хэлээд харцгаая. За амархан шүү дээ. Хоёрыг judgment нэмээ сава. Yep би яа мэдээдээсэ. Юу гэсэн үг вэ? Амар сонирхолтой шүү дээ. Бид нар салъя гэж хэлдэг те. Тэгтээ ингээд нөгөө нэг илүү араасаа гүйлэх гээд илүү хичээл зүсэл гарах гад ер нь анхандаа ингээд нэг юм жоо битгэрх маягаар хэлдэг те. Нэг удаа тэглээ, хоёр удаа тэглээ, гурван удаа тэглээ, нөхцөл байдал ерөөсөө огт өөрчлөгдсөнгүй фоксыг. Тэгээд жихнээсээ л явцдаг байхгүй. Тэгэхээр бодож үзье. Хэрвээ чи байнга одоо ингэж салли барай холдын инээтрэ гэдэг ингээд нэг нөхцөл байдлыг ингээд нэг үүсгдэг бол заа. Үүсгдэг бол шүү. Тэгээ алтай юм хаашаа ингээд нөгөө нэг ингээд үл тоодог бол хатны саваа доошоо гарч ирж байгаа боёо. Нөгөө ч бүр сүлдээ ингээд нэг бол гэдэг байдалтай байгаа байхгүй. Хэрвээ нөгөө ч юм биш тэ ингээд салли барай ингээд нэг явдаг бол шүү дээ тэ. Энэ удаа жихнээсээ нөгөө чинь чамаас холдож байгаа байхгүй. Yep. Аль ч нөхцөл байдал дээр чи зогсож исэн бай хамаагүй заа. Нөгөө чинь болохоор ингээд нэг higher fund star хүзэр хоёроор тэгээ judgment-тай хамт, хоёрын аягтай хамт урт хугацааны явуулал ирээдүг ингээд нэг хараад болгыг бүтээчээ гэж бодож байгаа ч гэсэн болох гээд ингээд оролцож байгаа ч гэсэн hanged man-аар ингээд нэг юу гэхээр харилцаа гацаанд байгаа ч одоо би тэгээд энд ингээд байх шаардлагатай ч юм уу гүч юм уу гэдэг ингээд нэг бодоод ирсэн байгаа байхгүй юу. Тэр чинь анзаарах хэрэгтэй хаа. Хэрвээ чиний харилцаа чинь ингээд нэг хүн дээрөө хүүтэн болоод ингээд нэг хэлж байгаа мэдсэн бол чиний хийж чадах хамгийн гол үйлдэл нь одооноос жоохон хичээх юм болоо. Эсвэл чи байнга хичээдэг нөгөө чинь ингээд огт үйлдэл хийдэг байвал шүү дээ те. Чиний хийж чадах хамгийн сайн үйлдэл чинь хичээхэ болоод бас амьдралаа бодголохгүй. Vice versa. За тэр яг зөвлөгөө авчих. Yep. За би яалч вэ нэг хувааж ярихаас өөр аргагүй болчлаа. Хэрвээ чи бүр гэр бүлтэй бол заа. Тэгээ ялангуяа эд хөрөнгө салгах гэдэг зүйл дээр ингээд нэг байж байгаа бол. Тэгээ бүр чи яалч ингээд нэг салгах гэдэг зүйлийг бүр ингээд commitment ингээд хийж байгаа бол. Яа. Нөхцөл байдал ялчих ингээд нэг хон бүтэн чон цадарлан боё айгу аятайхан шийдэгдэх нэ. Тиймээс ингээд нэг айлгүйгээр ингээд нэг оролдоод үзвэл бас it's okay л гэдэг нэр гарч ирж байна. Үнэхээр ингээд нэг чи бүр би дахиж тэсгүй нэ гэдэг улаан ботон дээрээ дагчихсан байгаа бол. Яа, it's okay. Хэрвээ чи ингээд нэг харилцаагаа ингээд бид хоёр ингээд дандаа ингээд нэг үйл ажиллагаа зөрөөд идэг гэдэг нөхцөл байдал чам дээр ингээд байдаг бол заа.
Энэ 3 үзрээр шүү дээ те. Магадгүй хэсэг жоохон зай аваад үзэх юм уу? Зай аавна гэдэг нь одоо no contact гэсэн үг шүү дээ. Бидний амьдрал заримдаа ингээд нэг төрдөө хүнд ирэх зүгээр идэм дөө. Тэгжиж бид нар ингээд юун дээр ингээд алдаад байдаг, юун дээр дутагдaltaй байдаг гэдэг аягүй сайн ойлгодог байхгүй. Why not? It's okay. Эсвэл жоохон тайвшраад хөндөрөөд өөрийнх нь дотор юу болоод байгааг нэг анзаарсныхын дараа одоо жоохон нэг хөдөлгөөнөө хийвэл зүгээр юм болоо гэдэг үзэр гарч ирж байна. Тэгэхгүй бол ингээд нэг урд асуудлаа ойлгоогүй байж харилцаагаа сайжруулах гэдэг ингээд нэг Ace of Cups өгөх ингээд нэг шаардлага байгаа юу гэдэг ойлголт байгаа байхгүй. Тиймээс нэг жоохон тайвшраад хойшоо суугаад өөртөө анхаарлаа хандуулад нэг жоохон ингээд тархиа цэнэглээд тэгээд энэ харилцаан дээр шинэ энерги оруулж үзвэл бас нэг хөөрхөн юм болов гэдэг хөзөр гарч ирж байна. Anyways тэгээд энэ ялчгүй бүр direct ингээд tarot reading л боллоо да. Тэгээд энэ бол ингээд өнөөдөр ингээд нэг мэдээлэлүүд байлаа. Тэгээд энэ мэдээллийг ашиглаад юу нэг хийнө үү, яана уу, энэ бол чиний эрхчлөлөөс асуул. Баярлалаа.